За сайн байцгаана уу, та бүгдэд минь өдрийн мэндийг хүргэе. Сэргээгтэй эрчим хүчний дэвшилтэт технологи хичээлийн маань 7 дугаар лекц эхлэхэд бэлэн боллоо. За өмнөх хичээл дээр бид нэр хиймэл дагуулын мэдээг хэрхэн яаж ашигладаг, за дээрээс нь зайнаас тандан судлал гэж юу байдаг талаар үзсэн байгаа. За тэгээд өнөөдөр бид нэр Octave гээд програм дээр хэрхэн ажиллах, за хэрхэн програмчлалыг одоо энэ хиймэл дагуулын мэдэн дээр ажиллахад ашигладаг вэ гэдэг талаар үзнэ. За дараагийн хичээл дээр бол бид нэр яг бодтой хиймэл дагуулын мэдэн дээр ажиллана. За тэгэхдээ бид нэр энэ Octave гэдэг програм дээр ажиллах юм баамаа. За тэгэхээр өнөөдрийн хичээл дээр бид нэр энэ Octave гэдэг програм дээр хэрхэн яаж ажиллах талаар үзнэ. За тэгээд Octave дээр багахан хэмжээний дасгалууд хийгээд ер нь Octave гэдэг маань ямар програм бэ? Яадаг вэ гэдэг талаар мэдээлэхтэй болно. За тэгээд эхний ээлжинд энэ Octave гэдгийнхаа талаар ярив. За энэ Octave гэдэг маань програмчлалын хэл, өндөр түвшний програмчлалын хэл байгаа. За тэгээд энэ зурган дээр харуулсанчлан төрөл бүрийн график байгуулах, за тооцоолол хийхэд маш энгийн хялбар байдаг. За тэгээд ерөнхийдөө MATLAB-тай ижил тэгсээр нэ үнэгүй гэж байгаа. За MATLAB гэдэг нь болохоор бас одоо MATLAB гэдэг софтвер байгаа. MathWorks-оос гаргадаг софтвер, програм хангамж. За энэ хамгийн гол нь бид нэр одоо хичээл дээр хэрэглэе гэхлээр маш өндөр түвшний сайн програм хангамж боловч бид нэр хичээл дээр хэрэглэе гэхлээр лицензгүй өндөр төлбөртэй байдаг учраас бид нар MATLAB-тай яг ижилхэн маш ижилхэн гэвч үнэгүй одоо ийм open source програм хангамжийг хэрэглэхээр болж байгаамаа. За тэгэхээр энэ Octave гэдгийг бид нэр энэ доорх их сурвалж гэсэн байгаа. Энэ вебсайтнаас татаад суулгана. За дээрэс нь энэ хоёр дахь линк байна. Энэ хоёр дахь линк дээр Google Drive дээр бид нэр Introduction to Programming with MATLAB гэдэг ном байгаа. За ерөнхийдөө MATLAB Octave хоёрыг нэг гэж та бүхэн ойлгочиход болно. Тэгэхээр энэ ном маань хэдийн MATLAB ч гэсэн ихэнх одоо функцүүд, нэр томьёонуудыг нь бид нэр Octave дээр хэрэглэх боломжтой байгаа. За тэгэхээр энэ номноос хэдүүлээ үзээд явнаа. За тэгэхээр эхлээд Octave-гаа суулгах хэрэгтэй. Octave-гаа бид нар яаж суулгах вэ гэхлээр Google дээр зүгээр л Octave download гэж бичгээд та бүхэн Octave-ийг татах боломжтой болно. За энэ gnu.org гэдэг байгаа. За тэгэхээр энэ болохоор вебсайт маань энэ. За тэгээ шууд download буюу татах хэсэг рүүгээ ороод. За тэгээд маш олон үеийн системүүд байгаа шүү дээ. За Mac байна, Linux байна, open source Linux байна, Windows байна тий. За тэгээд та бүхэн өөрсдөө ямар компьютер дээр суулгах гэж байгаа, ямар үеийн систем дээр суулгах гэж байгаа вэ гэдгээс хамааруулаад сонгоно гэсэн. Windows бол жишээ нь одоо 6432 гэх мэтчлэн. Хэрвээ та бүхний Windows 64 бол эндээс татаж аваад суулгачих нь хэрэгтэй юм шүү. За миний хувьд бол Mac дээр суулгацсан байгаа. Энэ дээр дараад Mac дээр суулгах юм бол хэрвээ та нарын Octave-ийн wiki руу ороод эндээс нь хэрхэн яаж Octave-ийг суулгадаг талаар нь уншаад суулгаарай. Windows-ийн хувьд бол хэлбэрхэн шууд энэ installer-ыг суулгаад за тэгээд болох байгаа. За тэгээд ном руугаа оръё. За ном маань болохоор энэ тийм ээ. За энэ нөгөө ном маань байна. За тэгэхээр энэ олон хуудас номны бид нар бүгдийг нь угаасаа үзэж амжихгүй. Тэгэхээр эхнээс нь ахуулаад үзээд явнаа. За энийг би шууд та бүхэн энэ номыг ингээ Google Drive дээр тавьсан байгаа учраас татаж аваад өөрсдөө уншиж судлаад ямар функцүүд нэт юм бэ? Жишээ дасгалуудыг хараад ажиллах хэрэгтэй. Ер нь энэ MATLAB-ыг зөвхөн энэ хичээл дээр ч гэлтгүү цаашдаа та бүгдэд маш хэрэг болох байхаа гэдэг үднээсээ орж байгаа юм шүү. За энийг би та бүгдэд зүгээр өөрийнхөө эндээсээ PDF-ээс нь шууд харуулаад явчихъя.
За тэгэхээр та бүгд эхлээд Octave-ыг хэрэгжилж байгаагүй хүмүүс байгаах, MATLAB-ыг бас хэрэгжилж байгаагүй хүмүүс байгаах. За тэгэхээр эхнээсээ ингээд chapter 1-ээс эхлээл явж байна л та. Эхний бүлэг дээрээ MATLAB-тайгаа буюу одоо бидний хувьд бол Octave шүү дээ. Octave-тайгаа танил болохоо гэд ингээд эхлэе явж байна. За тэгэхээр MATLAB-ийн хувьд бол нэг ийм интерфейс харагддаг байна шүү дээ. За хэдүүлээ Octave-а нийцгээе. За би Octave-а компьютер дээр өөрөө суулгацсан байгаа. За ингээд нэнгүүт Octave GUI гэд эхэлж байна те. За энэ болохоор юу нэ? CLI буюу Command Language Interface гэдэг нөгөө шууд command бичдэг хэсэг нь байна л да. За ерөнхийдөө бол энэ Octave-гаа бид нэр би та бүгдэд GUI буюу Graphic User Interface-ийг харуулъя. За Graphic User Interface маань болохоор та бүхний десктопн дээр одоо компьютер суулгасан компьютер дээр чинь ийм логотой харагданаа. За энэ дээр дараад нийцхий. За тэгэхээр Octave маань за энийг бол шууд термин хийчих. Octave маань дэлгэцэн Octave-ыг одоо та бүхэн Windows дээр ингээд өөрсдийнхөө компьютер дээр ингээд нэнгүүд ийм нэг дэлгэц цанх гарч ирэх нэ. За энэ дээр command window гэдэг энэ дээр та бүхэн командуудаа бичнэ. Ямар команд үлдмээр байгаа тий. За энэ дээр болохоор та бүхэд одоо нөгөө нэг file path буюу файлын чинь замчаа харагдана. За ингээд дарвал desktop. За ингээд дарвал documents, ингээд дарвал downloads гэх мэтчлэн харгалзах хэсгүүд рүү орноо. За энд болохоор workspace энэ чинь болохоор та бүгдийн ажиллаж байгаа хэсгүүд. Энд та бүхний одоо ямар хувьсгчийг зарласан бэ гэдгүүд чинь харагдаж эхэлнэ. Энд болохоор command history ямар командуудыг уншуулсан бэ гэдэг чинь гарч ирнэ. За ерөнхийдөө бол юм. За тэгээд энд болохоор editor хэсэг байна. За энэ editor хэсэг дээр нь та бүхэн одоо жишээ нь энд script file буюу тодорхой одоо командуудыг цуулж бичээд тэрийгэ шууд одоо run хийгээд уншуулад програм уншуулах боломжтой. Харин command window дээр болохоор тэгэх боломжгүй. Энэ хоёрын ялгаа нь тэр command window дээр болохоор одоо тэр тухайн командаа өгөөл уншуулж бол editor дээр командуудаа ингээд маш олон командуудыг одоо 100 хэдэн мөр ч юм уу хэдэн 100 мөр ч юм уу командыг биччихээд хадгална. Тухайн файлдаа нэр өгч хадгалаад .m файл гэсэн өргөтгөлтэй хадгалдаг байгаа. .m файл гэсэн өргөтгөлтэй хадгалаад за тэрийгээ дараа нь дуудаж авчираад уншуулад тэгээд ажиллах боломжтой байдаг гэдгээр editor нэм давуу талтай. За энэ documentation хэсэгт болохоор Octave-тэй холбоотой бүхэл юунууд байна. Гарын авлага функцүүд байна тийм ээ. Одоо чинь эндээс эхнээсээ ахуулаад янз бүрийн statement буюу одоо нөгөө нэг функцүүд арай биш statement гэл яриа авчи тиймэрхүү юмнууд байна. За энэ болохоор функцүүдийг хэрхэн яаж зарлдгүү гэх мэтчлэн энэ болохоор саяны яриадсэн нөгөө скриптүүдийг яаж бичдэг үү гэх мэтчлэн бүх зүйлс байна. За тэгэхээр command window гэдгээсээ эхлээд явъя. За command window гэдэг маань ерөнхийдөө бол тухайн командуудыг өгөнтэй. За та бүгдэд эхний одоо beginner төвшний анхан шатны төвшний хүмүүс байгаа учраас ерөнхийдөө command window дээр хэрхэн яаж ажилладаг вэ гэдгийг ярьлаа. За command window-ийг хамгийн эхний ээлжинд ер нь Octave-ийг тооны машинаар ажиллах боломжтой. За хэдүүлээ жишээ өгье л да 3 дээр нэмэх нь 3 дээр нэмэх нь 9 тэнцүү enter. За ингээл дарангууд шууд хариу нь гараад ирж байна те 12. За энд харах юм бол answer гэд хариулт нь те 3 дээр нэмэх нь 9-ийн answer буюу хариулт нь утга нь 12. За энд болохоор dimension буюу хэмжээ нь энэ одоо нэг ямарыг ер нь бол энэ Octave, MATLAB аль matrix дээр ажилладаг. Тэгэхээр дандаа dimension дээр хэмжээг нь гаргаж өгдөг. Matrix бол одоо жишээ нь 10 мөр 2 багантай matrix оруулах юм бол энэ дээр dimension гэдэг дээр нь 10-ыг гарцах нь 2-ыг гаргаад ирнэ. За class дээр нь болохоор double. Энэ болохоор ямар төрлийн хувьсгч вэ гэдгээс хамаарат өөр байгаа. За энэ дээр цааш нь ярих юм бол double гэдэг нь ерөнхий одоо цаанаасаа default байдаг хувьсгч нь. За дээрэс нь үсгэн мэдээллүүд одоо жишээ нь оруулах юм бол character болно. За бүхэлдээ оруулах юм бол integer буюу int гэж гарч ирнэ гэх мэтчлэн. За тэгээд өөр чинь одоо эхний ээлжинд тооны машинаар хэдүүлээ ашиглаж штэ. За хувьсгч зарлах юм бол хувьсгчийг дандаа үсгээр ихэл зарлана. Хизээч тоогоор ихэл зарлаж болохгүй. За тэгэхээр хэдүүлээ одоо эхний ээлжинд x гэсэн хувьсгчийг зарлая тийм ээ. X тэнцүү 12. За тэгэнгүүт энэ дээр шинээр нэг хувьсгч нэмчихэж штэ workspace дээр x тэнцүү 12 гэдэг нэг хувьсгч гараад ирчихэж байна. За одоо тэгвэл x-ийн утгыг өөрчлөе л дөө. X-ийг хасах
3-ыг хуваадаг нь 5 гээд өгчээ. За тэгээд араас нь энд колон буюу цэг таслал тавьснараа одоо энэ дээр x тэнцүү хас 3-ыг хуваадаг 5 гэж энэ түрүүнийх шиг ингэж дараачийн мөрөн дээр давтагдахгүй. Гэхдээ эндээ хадгалчихсан байгаа гэсэн үг. Хасах 0.6-ыг хадгалсан байгааз. За ийм байна. За тэгэхээр октавыг ингээд тооны машин маягаар ажиллаж болдог байна. За одоо тэгвэл бид нэр зүгээр тооны машин маягаар ингээд үржих хуваах гэдээ яваад байна тий. За одоо тэгвэл хэдүүлээ вектор хэрхэн оруулдгийг үзье л та. За түрүүн хэлсэндээ октав маань матрикс дээр ажилладаг. Тэгэхээр вектор болон матриксыг оруулж болно. За вектор болон матриксыг оруулахдаа ийм дөрвөлжин хаалтан дотор оруулдаг байгаа. За тэгэхээр эхлээд хэдүүлээ зүгээр нэг мөртэй векторыг оруулъя. 1 2 3 4 гээд нэг мөр дөрвөн багантай y гэсэн векторыг y гэсэн хувьсгчид хадгалъя тийм ээ. Хадангууд y тэнцүү 1 2 3 4. За эндээс гараад ирж байна. Хэмжээ нь гарч ирж байна. Утга нь гарч ирж байна. Төрөл нь гарч ирж байна тийм ээ. За тэгвэл z гэсэн одоо хувьсгчийг зарлая. За z маань болохоор одоо хэдүүлээ хэрхэн мөр векторыг өгдгийг сурсан бол одоо хэрхэн багнан вектор зарлалтыг сурыг тийм ээ. За одоо болохоор багнан вектор за 9. За багнан векторыг зарлахдаа цэг таслал тавина. 9 8 7 гээд 3-ыг харьцах нь нэг хэмжээтэй z векторыг зарлажээ. За тэгэнгүүт 9 8 7 гээд багнан вектор байгааз y маань мөр вектор. За мөр векторыг зарлахад зүгээр одоо вектор элементийн хооронд зай авчдаг бол багнан векторыг зарлахдаа цэг таслал авдаг байна. За ийм ялгаатай. За тэгээд түрүүн хэлсэн тийм ээ. Энэ маань матрикс дээр ажилладаг учраас бид нэр одоо энэ дээр ажиллаад иж болох нэ. За өөр та бүхний сурах ёстой одоо функц командууд юу вэ гэхлээр бид нэр одоо мөрөн вектор үүсгэж чадчихээн, багнан вектор үүсгэж чадчихээн. Тэгвэл бид нэр матрикс үүсгэж чадна тийм ээ. За матриксыг яаж үүсгэх вэ гэхээр А гэдэг матриксыг үүсгэх л та. За А гэдэг матриксыг яаж үүсгэх вэ гэхээр за 1 2 3 4. За эхний мөрөнд 1 2 3 4 гэсэн элементтэй цэг таслал тавиад дараачийн мөрөнд ямар элемент байхыг оруулна. Дараачийн элементэнд 5 6 7. За энэ векторыг үүсгэх гээд үзье тийм ээ. За энэ вектор байж болох уу? Энэ матрикс байж болох уу? Болохгүй. Алдаа зааж ин тийм ээ. Яагаад вэ гэвэл мөр багны хэмжээ зөрөөд нь шүү дээ. Эхний мөр нь 1 4, дараачийн мөр нь 1 3 байх учраас байж болохгүй шүү дээ. Матрикс маань мөр болгонд адилхан хэмжээний элемент байх ёстой. Тэгэхээр бид нар буруу зарлчихж шүү дээ. Яавал зөв болох вэ гэхээр 5 6 7. За дөрөв дэх 2 дугаар мөрний дөрөв дэх элементийг бид нэр зааж өгөх ёстой. За тэг гээд өгч. Одоо энэ тохиолдолд алдаа заахгүй бид нэр матриксаа амжилттай үүсгэж байна. За тэгэхээр матриксыг ингэж үүсгэдэг байх нэ. За тэгээд өөр бас та бүгдийн мэдхэд хэрэгтэй функц гэх юм бол size байна тийм ээ. Хэмжээ. Одоо яг хичнээн бага хичнээн мөртэй байгаагаа мэдхийг хүсвэл бид нар A гэсэн size A чинь A гэсэн матриксынхаа хэмжээг мэдмээр байна те size A. За ингэнгүүт 2 мөр 4 багна гэд. За тэгээд 2 мөр 4 багантай гэдэг маань A-гийн маань A матриксын маань хэмжээг заагаад өгч. За энэ answer гэсэн функц буюу энэ хариулт маань өөрөөс вектор 2-ыг харьцах 4 гэсэн вектор болчих чинь тийм ээ. За матрикс дээр үйлдэл хийх юм чинь ийм байна. За тэгвэл дахиад матрикс дээр одоо хэдүүлээ үйлдэл хийгээд цааш нь явцгаая. За матрикс хэмжээ нь матриксаас тодорхой хэмжээний тоог асч болно тий. За тэгвэл дахиад нэг хувьсагт зарлая. Одоо жишээ нь C тэнцүү одоо саяны гарсан A биш үү? A гэсэн векторын хэмжээ буюу 2-ыг харьцах 4 гэсэн вектороос шүү дээ. Тэгвэл энэ answer-аас буюу answer-аас хасдаг нь за шууд тоо хасчих болно. Бүхэл тоог хасчих болно. За тэгвэл би та нар ямар хариу гарахыг өөртөө мэдж байгаа тий. 2-оос 10-ыг хасаад хасах 8, 4-өөс 10-ыг хасаад хасах 6. 8 хасах 6 гэсэн C векторыг бас ингээд зарлаад өгч болж байна. За тэгэхээр size гэсэн ийм функц байна. За өөр чинь ямар функцүүдийг командуудыг таад мэдж явах хэрэгтэй вэ гэхлээр за шууд минимум максимум гэдэг функцүүдийг та бүгдэд арай хэрэг болох гэдгийг л яриад байна. Минимум гэдэг нь мэдээж хамгийн бага минимум утгыг болох те. За тэгэхээр
А гэсэн одоо энэ матриксийн минимум А гэсэн матриксийн минимумыг олъё тийм ээ. За минимум А. А маань энэ шүү дээ. 2 мөр 4 багантай. Минимум А гэхэлэр та бүгд юу гарна гэж бодож байна вэ? За энэ болохоор октав маань багны дагуу ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ баг нь болгоны хамгийн бага элементийг түүгээд нэгийг харьцах нь дөрвөн хэмжээтэй вектор гаргачих чинь. За эхний багны хувьд жишээ авъя тийм ээ. Нэгийг харьцах нь 5 баг. Эхний баганд 1 5 гэсэн 2 элемент байгаа. 1 5 2-ыг нэг нь бага учраас 1. За 2 дугаар баганд 2 6 2-ын 2 нь бага учраас 2. 3 7 2-ын хооронд 3 бага учраас 3, 4 тэг 2-ын хооронд 4 бага учраас 4 гэд ингээ гараад ирчихэ. За үүний дараачаар max гэсэн функц тийм. За минимумтай адилхан max гэдэг маань максимумыг олно. За одоо түрүүн гарсан энэ хариу биш үү? 1 2 3-ыг одоо өмнө гарсан байгаа энэхүү векторынхаа максимумыг нь олъё. Тэгвэл бид нэр ans гэж биччихье. За энэний максимумыг олохын тулд юу гарах вэ гэхлээр энэ дөрвийн маань хамгийн ихийг нь гаргаад өгнө гэсэн. За тэгэхээр хариу нь 3. За тэгэхээр ийм байна. За ямар ч байсан бид нэр вектор зарлаа сурчлаа, матрикс зарлаа сурчлаа. Тэгээд size, minimum, maximum гэдэг командуудаа танилцлаа. За ахаад цааш нь матрикс дээр үйлдэлүүд хийж болдгийг үзсэн тийм ээ. Матриксаа шууд ингээд хасчиж болно. За шууд одоо жишээ нь энд 2 4 гэсэн вектороос шууд хасчиж болсон. За одоо тэгвэл хэдүүлээ. Матрикс дээр дахиад үйлдэл хийгээд явъя. Энэ А гэсэн матрикс дээр үйлдэл хий. За тэгвэл А гэсэн матриксаа Б гэсэн матрикс нь А гэсэн матриксыг за хасаад болсон. За шууд үржүүлчихье. Шууд үрждэг нь 2. За энэ маань яах вэ гэхээр А гэсэн матриксийн элемент олгоныг нь 2-оор үржүүлнэ. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр та бүхний харж байгаачлан энэ А гэсэн матриксийн бүх элементийг 2-оор үржүүлсэн нь энэ байна. За энэ болохоор зүгээр од тавьчвал зүгээр үржүүр. За дээрэс нь та бүгдийн санаж байгаач бол матрикс дотор 2 янзын үржүүр байдаг тийм ээ. Матриксыг матриксаар үржүүлж болдог. Тэрийг та бүхэн санаж байгаа бах тий. За тэгвэл тэрийг хэдүүлээ оролдъё. За тэгвэл биднэрт одоо А гэсэн матрикс, Б гэсэн матрикс. За тэгвэл А матриксаагаа Б-гээрээ үржүүлэх гээд үзье. За А-г үрждэг нь Б. За энд алдаа зааж байна. За яагаад алдаа вэ гэдгийг та бүгд мэдж байгаа ах тийм ээ. Хэмжээ зүрхгүй штэ. Матрикс үржүүр учраас болохгүй. За харин энэ тохиолдолд за бид нар өмнө нь цэг тавиад өгчээ. Цэг тавиад өгөнгөт болж юм тийм ээ. Энэ маань яаж байгаа вэ гэхээр элемент олгонд харьцуулж, элемент олгонд харгалзуулж үзүүлж байна. За А-гийн эхний мөрний эхний элементийг Б-гийн эхний мөрний эхний элементээр үржүүлээд 2. За А-гийн 2 дугаар мөрний эхний элементийг Б-гийн 2 дугаар мөрний эхний элементээр үржүүлээд 10-ыг 5-аар үржүүлээд 50. За энд болохоор 8 маань яаж гарч ирсэн бэ гэхлээр Б-гийн эхний мөрний 2 дугаар элементийг А-гийн эхний мөрний 2 дугаар элементээр үржүүлээд 2 4-ийн 8 гэх мэтчлэн. За энэ болохоор элементийг элементээр нь харьцуулж үржүүлж байгаа учраас болж юм тийм ээ. За энэ тохиолдолд яг ижил хэмжээтэй матриксыг А, Б-гээр нь үржүүлж болно. Матрикс гэж матрицыг яриад байгаа. Тийм ээ? Бид нараас матриц гэж ярьдаг. За тэгэхээр ижил хэмжээтэй А, Б гэсэн хоёр матрицыг элементийн хувьд шууд ингээд үржүүлчих болох нэ. За харин өмнөө цэггүй буюу шууд ингээд үржигээ тавихлаар болохгүй байгаа. Энэ маань ямар үржүүрээ гэхээр энэ маань нөгөө нэг матриц үржүүр гэдэг тийм ээ. За одоо тэгвэл хэдүүлээ өөр нэг үржүүрийг үзье л да. А-г үрждэг нь та бүгдэд бас нэг юм хэлэхэд матрицийнхаа урвууг яаж болдог вэ гэхлээр одоо бид нэр энд Б гэсэн матрицаагаа ингээд зарласан байгаа тийм. 2-ыг харьцах нь 4-ийн хэмжээтэй Б матриц байгаа. За тэгвэл дахиад К гэсэн матрицыг зарлая л да. К гэсэн матриц нь юу вэ гэхлээрээ Б-гийн
уруу байхаар мөр бага нь хоёрын хооронд нь солилцгийг гэх юм бол B-гээ бичээд дээр нь ингээд штрих тавьчих юм бол К маань B-гийн уруу болчих. За B маань энэ нь тийм ээ. За та бүхэн К-га хараарай. Яг мөр бага нь хоёр солигдсон байгаа. B-гийн эхний мөр маань К-гийн эхний бага нь болсон 2 4 6 8. За B-гийн 2 дугаар мөр маань К-гийн 2 дугаар бага нь болсон 10 12 14 тэг. За одоо бид нар юу туршиж үзэх вэ гэхээр одоо хэдүүлээ яг энэ түрүүн алдаа заагаад байсан одтой үр дүрийг А болон К матрицын хувьд хий. За А-г үрждэг нь К. За одоо болж байна тийм ээ. За тэгвэл хоёрыг харьцах нь хоёр матриц гараад ирж байна тийм ээ. За яагаад вэ гэхээр А маань 2 мөр 4 багантай, К маань 4 мөр 2 багантай. Энэ нөгөө нэг матриц үржүр гэдэг та хэд мат 3 дээд мат дээр үзсэн байх гэж бодож байна. Тийм учраас би энэ хичээл дээр одоо матриц тоо заах гаагүй харин октав дээр хэрхэн яаж ажиллахыг зааж байгаа учраас дэлгэрүүлж орохгүй. Та бүхэн тэрийгээ сайн эргүүлж санаарай. Тэгэхээр ингэж одтой шууд үржүрийг матрицуудын хооронд хийхин тулд ямар шаардлага тавигдаж байгаа вэ гэхээр энд харагдаж байна тийм ээ. Эхний матрицын баг нь үржүүлэх гэж байгаа дараачийн матрицын мөртэй ижил байх ёстой. Харин энэ хоёрууд нь одоо чинь энэ хоёрууд нь ижил, энэ хоёрууд нь ижил байх ёстой гэсэн үг. Тэгжээж бид нэр үржүүлж болно. За одоо харин хэдүүлээ К-г А-гаар үржүүлж болох уу? К-г А-гаар үржүүлэх гээд үзье те. За К-г А-гаар бас үржүүлж болно. Тэгэнгүүт бид нэр харин 4-ийг харьцах нь 4 гэсэн ийм матриц авч байгаа тийм ээ. За энэ бүгдийн та бүхэн учрын начрыг нь би сайн ойлгож байгаах гэж бодож байна. Яагаад гэвэл өмнөх хичээлүүд дээр үзсэн байгаах гэж бодож байна. Одоо жишээ нь тоог одоо жишээ нь 2-ыг үрждэг нь 8 16 тийм ээ. 8-ыг үрждэг нь 2 тэнцүү адилхан л 16. За энгийн тооны хувьд бол үржүүрүүдийн байрыг солиход ялгаагүй хариу гарч байна. Харин матрицын хувьд бол шал өөр. Байрыг ингээд солонгууд л шал өөр хариумт гарч байгаа. За энийг та бүгд сайн санаж аваарай. Октав дээр ажиллахад хамгийн чухал нь энэ шүү гэдгийг хэлье. За тэгэхээр бид нар матриц дээр ерөнхийдөө үржих, нэмэх, асах, хуваах гэх мэт үйлдэлүүдийг хийж чаддаг боллоо. За тэгээд бид нэр одоо энд зарласан байгаа workspace дээр зарласан байгаа хувьсгчуудыгаа устгахтаа бид нар clear all гэж хичээд бүх хувьсгчийг зарлалчнаа. Энэ маань хоосон болчлоо тийм ээ. За тэгээд CLC гэж бичвэл яах вэ гэхээр дэлгэц маань энэ command window маань цэвэрхэн болчихж байна. За тэгээд өмнөх командуудыгаа явуулахдаа бид нар ямар баттон дээр дардаг вэ гэхээр дээшээгээ харсан сумны кнопн дээр дарангуут бид нар өмнөх командуудыгаа ингээ харж болно. Одоо би дэрэнгүүт өмнө нь дэлгэцээ цэвэрлсэн шүү дээ. Тэгэхээр миний өмнөх команд CLC байсан. Тэрний өмнө ямар команд хийлээ? Clear all хийсэн. Тэрийгээ дээшээ харсан гурвалжинтай arrow дээрээ сумн дээрээ дараад бид нар хараад байна. Ингээд. За энэний өмнө би ийм үйлдэл хийж, ийм үйлдэл хийж, ийм үйлдэл хийж гэдгийг ингээд хараад байх нэ. За ном руугаа оръё. За номон дээр маань ерөнхийдөө MATLAB-ыг ингээ харуулсан байна. MATLAB ингэж харагддаг гэд. За хэдүүлээ Octave-ыг үзэж байгаа тийм ээ. За тэгээд түрүүн би та бүгдэд тайлбарлчихсан. Учираас ерөнхийдөө эхний бүлэг болчихж байгаа гэж бодож байна. За хэдүүлээ эндээсээ хамгийн төгсгөлийн хэсгүүдээс нь л хараа авч. Одоо жишээ нь энд яг эхний бүлэг дээр MATLAB-ыг яг тооны машин хэлбэрээр ажиглаж байгааг харуулж штэ 3 дээр нэмэх нь 55 гэх мэтчлэн ингээд тооны машин хэлбэрээр ажиглаж болж байна. За дээрэс нь энд ямар үйлдэлүүд байдаг. Гэхдээ нэмэх, асах, үржих, хуваах дахиад хуваах. За энэ тохиолдолд буруу тишээгээ харсан нь болохоор 10-га 5 хуваачж байна тийм ээ. Энэ ташууны болохоор 10-га 5 хувааж байна. Яг хүртүрийга хуваарьт нь хувааж байна. Харин чиглэл нь өөрчлөгдөөд ингээ болчихлоорэ хуваарьяга хүртүрт нь хувааж байна тийм үү. За тэгээд энэ болохоор зэрэг авахтаа энэ тэмдэглэлийг тавьдаг тийм ээ. За тэгээ MATLAB маань өөрөөсөө цаанаасаа маш олон
built-in function буюу өөртөө ийм маш олон функцүүдийг суурилуулсан байдаг. За тэрийг хэдүүлээс одоо туршиж үзнэ. За тэгэхээр энд одоо жишээ нь rem гэсэн функцийн талаар ярьж байна тий. Rem гэдэг нь ямар функц вэ? За sin гэдэг нь юу вэ гэх мэтчлэн эднэрийг хэдүүлээ одоо үзье. За тэгээ MATLAB маань өөрөө цаанаасаа маш олон тогтмолуудыг бас агуулчихсан байдаг. P, E, J гэдэг комплекс тооных. За тэгээд хязгааргүй infinity-г. За тэгээд none буюу not a number гэсэн юмнууд байна. За тэгэхээр энд яг жишээг харуулж байна тий. За хэдүүлээ MATLAB Octave руугаа буцаад эднэрийг үзье. Тэгэхээр тгийг тэгд хуваавал none гэж юм тий. Болохгүй гэж юм. За тэгвэл нэгийг бас тэгд хуваагаад хязгааргүй буюу түрүүний infinity гэсэн маань гарч ирж байна. За тэгээд хэдүүлээ pi гэж бичье. Pi буюу p тогтмолыг маань яаж өгөх нь вэ гэдгийг. За p дээр болохоор 314 гэдээ бас өгч чинь тийм ээ. За тэгээд бас хэдүүлээ комплекс тоо зарлаад үзье. Комплекс тоо болохоор a гэдэг комплекс тоо маань бүхэл бодит хэсгийн 5. За нэмдэг нь 2 e гэж. За тэгэнгүүт a гэсэн хувьсгаж байгаа комплекс тоогоо зарлаа. За дараа нь b гэсэн комплекс тоогоо зарлая. За бүхэл хэсэг байхгүй зүгээр л 3 e гэд өгчээ. 3 e гэд өгчээ. За тэгвэл a b 2-ын үржүүр юу болох вэ гэдгийг та бүхэн мэдж байгаа тийм ээ. a b 2-ын үржүүр юу болох вэ гэхээр хасах 6 дээр нэмдэг нь 15e гэж юм тий. Яагаад тийм байгаа вэ? Яагаад вэ гэвэл за энэ дээр бол тийг хэмжин тэгдэг болчихно. За 3-ыг 5-аар жуулахаар 15e тийм ээ. Нэмэх 15e. За энд болохоор хасах 6 гэж гарсан нь 3 2-ын 6. E-ийн квадрат маань хасах 1 учраас хасах 6 дээр нэмэх нь 15e гэдэг. За ингээд комплекс тоон дээр ажиллах боломжтой байх нэ. За өөрөөс Octave-ийн маань цаанаасаа суурилсан функцүүд донд нь мэдээж язгуур авах байгаа тийм SQRT squared буюу язгуур авах. За хасах нэгээс язгуур аваад бид нэр E гэсэн комплекс тоогоо авчиж болно шүү дээ. За хариулт нь тэг дээр нэмэх нь бодит хэсэг нь тэг. За тэгээд E гэсэн комплекс тоо гарч байна гэх мэтчлэн. За тэгээд rem гэсэн түрүү функц гэсэн тийм энэ rem маань ямар вэ гэдгийг үзье л та. За тэгэхээр та бүхэн ямарваа нэгэн функцийн талаар мэдээлэл авмаар байвал help гэж бичээд функцийнхаа нэрийг бичиж. За тэгэхээр хэдүүлээ help rem гэд rem гэдэг функц маань яадаг функц вэ гэдгийг үзье тийм ээ. За энэ дээр rem-ийг маань эндээс эхлээд тайлбарласан байна. Яадаг вэ гэхлээр x одоо rem гэсэн функцаа дотор 2x y гэсэн хоёр тоо өгнө. За тэгээд үлдэгдлийг нь rem гэсэн функц маань өгд юм байна л та. За тэгвэл rem гэдэг нь remainder буюу үлдэгдэл гэж байгаа тийм. За 10-ыг 3-т хуваагаад rem гэх юм бол хэд гарах вэ? 10 ташуу зураас авахгүй те би сая команда буруу хичлээ штэ. Энд дээр надад алдаа өгч байна. Яагаад вэ гэвэл rem би таслал бичих ёстой байтал хуваах символ бичсэн тийм ээ. Тэгэхээр энийг ингэж солих ёстой байсан штэ. За тэгэхээр нэг гарна тийм ээ. Яагаад вэ гэвэл 10-ыг 3-т хуваагаад бүхэл 9-оос 10-аас 9-ийг хасаад буюу үлдэгдэл нь 1. За rem гэдэг маань ийм функц ах нэ. За дэлгэцээ цэвэрлэжээ. За одоо болохоор хэдүүлээ sin гэсэн функцээс нь тэр маань юу вэ гэдгийг мэдээ л та. За тэгэхээр та бүгд гадарлаж байгаа sin гэдэг маань sinus-ийг боддог. За тэгэхээр x гэсэн x дээрээ хэдүүлээ вектор өгч юм. За x маань юу вэ гэхлээрээ хасах 2 p-гээс за энэ тодорхойлох цэг нь яадаг вэ гэхлээр дараа л одоо векторыг зарлахдаа ямар давтамжтай явахыг минь зааж өгдөг. За тэгэхээр энд болохоор вектор зарлаж байгаа юм чинь энэ векторын маань хамгийн зүүн гартлын буюу хамгийн бага утга нь хасах 2p. За эндээсээ давтамж нь интервал нь ямар байх вэ гэхлээр π-ийг хуваах нь 8 гэсэн давтамжтайгаар π хүртэл явна. За энийг бид нэр юу гэж ойлгох вэ гэхлээр x гэсэн вектор маань хасах 2π-аас эхлээд
8 хүртэл 2 пай хүртэл паийг хуваах нь 8 гэсэн наривчлалтаагаар пиг хуваах нь 8 гэсэн наривчлалтай ийм вектор үүсгэх нэ. За return дарчи. Болохгүй байна тийм ээ. Энд яагаад алдаа зааж аваа гэхлээр бид нар эндээ үржих гэдгийг мартсан байгаа. 2 пай гэж өгөхгүйгээр шууд эндээ үржих гэдгийг зааж өгөөг учраас болохгүй байна. За одоо x. За x маань яг эхэлж ин тэ 2 пай гэдэг чинь хасах 628-аас паийг хуваадаг 8 гэсэн ийм наривчлалтай авчиж байна. За одоо тэгвэл y-га зарлая. Y маань болохоор одоо синус гэсэн функцаагаа туршиж үзэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр y тэмцүү sin x гэж. За тэгээд ингээд харах юм бол бас яг адилхан тийм ээ. Синус гарч иж байна. За тэгэхээр энд бид нэр зөвхөн одоо шууд энэ вектор үүсгэхдээ бүх хасах 600-ны хасах 2 пай хасах 2 пай нэмдэг нь паийг хуваадаг 8 нэмдэг нь паийг хуваадаг 4 гэх мэтчлэн 10 векторынхаа 10 элементийг нь тэр чигээр нөхөхгүйгээр шууд энэ тодорхойлох цэгийг ашиглаад маш хэлбархан вектор үүсгэж болдیں۔ За бүр хэлбарханаар үзье гэх юм бол зүгээр л нэгээр ихсээд 10 хүртэл явъя. Эхний мөр за гих мэтчлэн тийм ээ. Ингээд маш хэлбархан вектор үүсгэж болдог бахнэ. За энийг ярьсан. За тэгэхээр бид нэр x y гэсэн хоёр үүсгэчлээ тийм ээ. Хоёр вектор үүсгэчлээ ямар ч байсан. За одоо тэгвэл хэдүүлээ энийг хэрхэн график болгодог талаараа үзье. За график болгохын тулд plot гэсэн функц ашиглана. Plot x y гэх юм бол бидний дэлгэцэн дээр x y гаргаад өгч जैन тэ. За x маань болохоор энэ тийм ээ хасах 2 паяас нэмэх 2 пай хүртэл гээд энээс энэний хооронд. За харин y-ийн утгууд маань эднэр дээр байгаа. За энэ болохоор бид нар наривчлалын паийг хуваадаг 8 гэд өгсөн учраас эндээ жоохон өнцгүүдтэй хурц өнцгүүдтэй гарсан байна тий. Энийг бүр гоё мүлгэр болгоё гэх юм бол бид нар анхнаасаа x-ийг наривчлалын маш бага өгчих хэрэгтэй. Паийг хуваадаг нь 8 биш. За паийг хуваадаг нь 16 гэд өгч. За ингээд цэг таслалт тавих юм бол бидний дэлгэцэн дээр гарч ирэхгүй шууд дараачийнхаа юу руу орчин. За y маань мөн адилхан синус x. За одоо шинээр хоёр графикаа харьцуулъя л да. Шинээр одоо дараачийн маань зурх график маань шинэ цонхон дээр гарч ирнэ. За гарч ирүүлмээр байна. Тийм учраас figure 2 гэдэг window дээр дараачийнхаа арай илүү мүлгэр синусоид графикийг гаргахын тулд figure 2 гэдгээ дарангуут хоосон зүгээр юм цонх гарч ийн. За мөн адилхан plot xy гэдэг гэж. За тэгээд хэдүүлээ одоо нөгөө хоёр графика харах боломжтой. За харьцуулаад харцгаая. За энэ болохоор паийг хуваадаг 8 гэсэн интервалтай байхад ийм өнцгүүдтэй байсан бол паийг хуваадаг нь 16 болчингууд илүү ийм гүлгэр болж юм тийм ээ. За тэгээд график дээр нэгэнд ажиллаад эхэлсэн юм чинь график дээр цааш нь яаж ажилладаг талаар үргэлжлүүлээд функцүүдэд тайлбарлаад явъя. За гарчиг өгнө. Мэдээж график болгон гарчигтай байх хэрэгтэй тийм ээ. Гарчигтай одоо жишээ нь одоо бид нэр figure 2-ыг идэвхжүүлсэн байгаа учраас figure 2 дээр ажиллаад явна. За тэгэхээр график болгон маань гарчигтай, тэнхлэгүүд нь энэ дээрээ юу байгаа нь мэдэгдэж авах ёстой гэх мэтчлэн тийм ээ байх ёстой. За тэгэхээр гарчигаа өгье. За эхлээд x тэнхлэгээ. X тэнхлэгт гарчиг өгөхдөө x title гэдэг функц ашиглаад харшилтан дотор тэгээд юу гэж чдэг вэ гэхлээр за зүгээр x-ийн утга тийм ээ. Буруу функцсэн байх шүү. X label гингүүд одоо хэдүүлээ нөгөө юугаа харах юм бол графикаа харах юм бол энэ байна тийм ээ. За одоо хэдүүлээ нөгөө графикаа харах юм бол энэ дээр нь x гэд гарчиг маань x тэнхлэгийн маань гарчиг гараад иржээ.
За үүнтэйгээ яг адилхан. Y тэмдэгтээ бид нэр ямар гарч өгөх вэ гэхээр sinus x тийм ээ. За харцгаая. Sinus x-гээ гараад ирж байна. За тэгээд бүр том графикта гарч өгөхдөө болохоор title гэсэн функц ашиглаад title sinusoid гэж биччихье. За ингээд ерөнхийдөө график маань болчихлоо. За өөрчн график дээр ямар хөө зүйлсүүдийг нэмэж оруулж болох вэ гэхээр plot x y гэсэн тийм ээ. За ингээд бид нэр одоо энэ зураасныхаа өнгийг өөрчилж болно. Зураасныхаа хэлбэрийг өөрчилж болно. Тасархай зураасаар зурж болно. Бүдүүн зураасаар зурж болно. За тэгээд нөгөө нэг p квадрын 8-ын давтамжтай зураад байгаа шүү дээ. Интервалтай зураад байгаа шүү дээ. Тэр болгоныхоо одоо p квадрын 8 гэсэн цэг болгон дээрээ цэг болгоныгоо бид нэр маркер ямар маркераар тэмдэглэх вэ гэдгийг өгч болно. За тэгэхээр plot x y гэдэг дээрээ өөрчлөлт явъя. За тэгэхээр эхлээд өнгийн за өнгөний кодууд байгаа. За тэгэхээр R гэдэг маань болохоор red, B гэвэл за шууд эхлээд plot R тэгээд тасархай зураас учраас тодорхойлогдох цэг тавьчих. Ингүүл ямар өөрчлөлт орох нь вэ гэдгийг харъя тийм ээ. За тэгэнгүүт line нөгөө нэг шулуун маань улаан өнгөтэй болчихсон. Дээрээс нь та бүхэн сайн харуул тасархай цэгнүүд болчихсон байгаа тийм ээ. За тэгээд дээрээс нь ахаад бид нэр өөрчлөлт хийж болно. Таслал тавиад. За одоо юуг нь өөрчлөх вэ гэхээр line-ийнхаа өргөнийг нь өөрчлөе тийм ээ. За line-ийнхаа өргөнийг нь за 2 гээд өгвөл ямар болох нь вэ? За энэ дээр энэ функц байдаг юм шиг байна. With за энэ 2 гэснийга хаалтан дотор хийхгүй нэ шүү. За зураасныхаа шулууныхаа өргөнийг яаж өөрчлөх вэ гэхээр шууд ингээд өгч чинь. За тэгэнгүүт түрүүчийнхээс хамаагүй бүдүүн болсон бооз. За одоо тэгвэл хэдүүлээ ахаад маркерийнхаа хэмжээг өөрчлөе те. За маркерийнхаа хэмжээг маркераа болохоор бид нэр хараар тэгээд цэг хэлбэртэй цаграг хэлбэртэй маркер хийя. За тэхийн тулд бид нэр за бараг л ингээд өгөхөд болж байна тийм ээ. Энэ дээр болохоор яагаад алдаа заагаад байгаа гэдгийг та бүгд ойлгож байгаа ах гэж бодож байна. Яагаад вэ гэвэл эхнийх дээр энэ дээр болохоор шулуунаар хийх гээд байгаа шүү дээ. Энэ дээр болохоор маркераар өгөх гээд байгаа тийм ээ. За тэгэхээр нөгөө нь яг p квадрын 8 гэсэн интервал болгон дээрх цэгүүд маань хар өнгөтэй цагиргаар ингээ гараад ирж байна тийм үү. За тэгвэл энэ график дээр бид нэр түрүүчийнхаа нөгөө нэг улаан тасархай шугамтайгаа нэммээрээ шүү дээ. Тэгвэл яах вэ гэхээр hold on гэсэн командыг чинь энэ маань дараачихаа график маань шууд одоо энэ өмнөх байгаа хар цагиргуудаа арилахгүйгээр энэ дээрээ гараад ирнэ гэсэн. За тэгэхээр энэ дээрээ нөгөө түрүүчийнхаа улаан бүдүүн зураастай биччихье. За энэ тийм ээ. Улаан шулууны маань одоо цэгүүдийг одоо энэ цэг болгоныг холбох шулуун маань улаан өнгөтэй буюу R буюу red. За тэгээд тодорхойлогдох цэг байгаа нь тасархай шугамар шулууны маань өргөн 2 байхаар гэдэг ийм зүйл өглөө. За ингээд дарангуут за тийм ээ. Энэ шулуун маань ингээ гараад ирж байна. За тэгээд нөгөө нэг өмнөх шигээ хэдүүлээ текст бичиж болно тийм ээ. X label-ээ өгөөд Y label-ээ өгөөд за тэгээд гарчгаа өгөөд. За тэгээд ерөнхийдөө нэг ийм график гараад ирж байна. За тэгэхээр энэтэй адилхан та бүхэн өөр одоо ямар ч янз бүрийн графикуудыг байгуулж болох нэ. За Excel дээр байгуулахаас илүү маш цэвэрхэн харагддаг гэдэг утгаараа диплом, төслийн ажлуудад та бүхэн
энийг одоо энэ Octave дээр графикуудаа байгуулад үзээрэй. За тэгээд график дээр ахаад цааш нь үргэлжлүүлээд яриад явъя. За энэ бол синусыг бид нэр сая байгуулчихсан тийм үү? За одоо тэгвэл x y за z маань болохоор y маань x-ийн синус x шүү дээ. Одоо тэгвэл z гэдэг нэг юм байгуулъя л та. Вектор байгуулъя. Z маань косинус x байхаар гээд зарлажээ. За тэгээд одоо болохоор бас дөрөвчийнхээ адил plot гэсэн функц ашиглаад одоо plot x y биш plot x z. За тэгээд одоо болохоор шулууныгаа өөрчлөе тийм ээ. Өнгийн. За өнгийн c гэдэг өгч. C гэдэг нь cyan гэдэг нэг тийм ногоон цэнхэр ногоон өнгө болно. За тэгээд шулууныгаа болохоор зүгээр шулуун за одоор эн чинь явдаггүй баха. Өнгийн өөрчлөөд за тэгээд ингээд үзье. За тэгэнгүүт энэ дээр болохоор одоо косинус маань гараад ирж штэ. За тэгэхээр энэ маань синус, энэ маань косинус гэдэг маань хоорондоо ингээд фазаараа ирээр зурж байгаа нь гараад ирж байна тийм ээ. За гэх мэтчлэн та бүгд график байгуулах боломжтой болж байна. За тэгээд ингээд график байгуулчлаа тийм ээ. За тэгээд бид нар энд одоо чинь энэ графикийг хүн хараад аль нь синус, аль нь косинус гэдгийг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ ялгаж өгөх хэрэгтэй тийм ээ. Ялгахтаа болохоор legend гээд за улаан нь тийм юм шүү. Цэнхэр нь тийм юм шүү гэдгийг зааж өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр legend гээд за мэдээж эхний улаан нь болохоор синус x тийм ээ. Sin x. За дараачийн цэнхэр нь болохоор косинус шүү дээ. Тэгэхээр косинус x гэдэг өгч. За тэгэнгүүт яг энэ дээр гараад ирж байна тийм ээ. За энэ цагиргаар болохоор синус x-ийг тэмдэглэсэн шүү. За харин тасархаа улаанаар болохоор косинус x-ийг тэмдэглэсэн шүү. За энэ зөв үү? За энэ буруу тийм ээ. Энд алдаа гарсан байна. Яагаад вэ гэхээр бид нар энд 3 ямиг ялгаж өгөхтэй болж байна л та. Хар цагиргаар бид нар синусыг паийг хуваадаг 8 гэдэг интервал дээр. За улаанаар нь болохоор бид нар жинхэнэ синус маань цэнхэр маань харин косинус шүү дээ. Тэгэхээр бид нар энэ леженд дээр алдаа өгсөн байна. За тэгэхээр эхний энийг хоосон орхичээ. Зүгээр ингээ хоосон орхичвол яах вэ гэхээр энэ хар цагиргааны маань оронд юу ч гарахгүй хоосон гараад ирнэ. Ирэх учраас за тэгээд харин 2 дахь буюу улаан шулуун маань болохоор синус x тийм ээ. За тэгэхээр одоо яг зүв болж штэ лейбл нь яг зүв болж таарч байна. За иймэрхүү байдлаар график байгуулдаг байна. За тэгээд энийг мэдээж та бүгд хадгалаад тэгээд диплом төслийн ажлууд дээр хадгалах боломжтой save as PNG, JPG гэх мэтчлэн төрөл бүрийн форматаар хадгалж болно. Энд байна тийм ээ. JPG байна гэх мэтчлэн энүүгээр хадгалаад явж иж болно. За тэгээд энэ figure window-уудаа хаахтаа close гэж биччихнэ. Scroll улаан хэрэгсэн дээрэж дарсан болно. За тэгээд за ерөнхийдөө Octave болон MATLAB-ыг нэг иймэрхүү төвшөнд эхний ээлжинд мэдж байхад болох байхаа гэж бодож байна. За энд болохоор logic operator-ууд байна тийм ээ. Үнэн үү худлаа юу гэдгийг яаж шалгадаг вэ гэсэн юм байна шүү дээ. За энийг хэдүүлээ бас туршиж үзэж болно. За энэ дээр ч гэсэн яг иймэрхүү юмнууд байна тийм ээ. За үнэн бол 1, худлаа бол тэг гэсэн хариултыг Octave маань өгдөг байгаа.
За тэгэхээр хэдүүлээ яаж шалах вэ гэхээр 13-аас бага уу? 13-аас бага гэж биччихлээ тийм ээ. Энэ худлаа учраас тэг шүү дээ. За харин 13-аас их үү? Үнэн учраас 1. За энэ дээр нь харин та бүгд класс гэдгийг харах юм бол анх бид нэр одоо жишээ нь одоо энэ дээр бичиж А тэнцүү 34 гэхэд за А маань болохоор дабл гэж гарсан байгаа. За харин энэ дээр болохоор 13-аас их үү гэхэд 1 гэсэн хариулт гарсан. За тэгсэрнэ класс нь болохоор logical гэж байна. Тэгэхээр энэ бол logic 1 шүү. Энэ нь харин тоо гэсэн үг. Тэгэхээр logic 1 гэдэг маань үнэн гэсэн хариулт гарч ийн тий. Одоо харин бид нэр ans дээрээ ans буюу одоо энэ 13-аас их буюу 1 гэсэн хариултан дээрээ бид нэр тоо нэмээд иж болно тий. За 11-ийг нэмчээ. Тэгэнгүүт 12 болно. А гэхдээ дабл гэдэг. За гих мэдчлэн юм мэдгээр үйлдэлүүдийг хийж болно. Тэгээд logical operator-ууд нь энэ тий. Худлаа бол за and or гэх мэтчлэн эсвэл эсвэл хоёулаа гэд. За энэ and гэдэг дээр бас хэдүүлээ туршиж үзье. За шууд энийг командлжээ. Энийг copy хийч. За энэ тохиолдолд ямар хариу өгнө гэж та бүгд бодож байна вэ? 2 4 тэнцүүсий. За биднэрт А гэсэн хувьсгч бол байгаа тийм ээ 34 гэсэн хувьсгч. За C-гээ болохоор бид нэр 34-гээд за тэгээд энэн дээр болохоор or буюу or. За ингэнгүүт юу гарах вэ? 2 4-өөс бага уу? Үнэн тийм ээ 1. За харин А 34-тэй тэнцүү юу? А тэнцүү гэдэг маань тэнцүү хэсгийг шалгаж байна. А 34-тэй тэнцүү юу? Үнэн. За тэгэхээр аль нэг нь л үнэн учраас 1 гарчиж байна тийм ээ. 2 4-өөс их үү их. За харин А 34-тэй тэнцүү юу? Тэнцүү. Тийм учраас 1 гарчиж байна. За харин энэ дээр 3 гिचг юм бол бас адилхан 1 гарна тий. Яагаад гэвэл энэ хоёрын аль нэг нь л үнэн байх юм бол үнэн шүү дээ. За харин энэ дээр аль нэг нь биш хоёулаа буюу and гэд бичүүл яах вэ? Тэгвэл энэ тохиолдолд тэг гарна тийм ээ. Яагаад вэ гэвэл А-гийн утга 34 шүү дээ. 34 3-тай тэнцүү юу? Тэнцүү биш. Тийм учраас хариулт нь тэггээ гарчиж байна. За харин энийг 34 болгочих юм бол 1 гарна тийм ээ. За гэх мэтчлээ. За энэ бол логик операторууд байна. За ерөнхийдөө хэдүүлээ тэгээд эхний ээлжинд MATLAB-тайгаа танилцчлаа. За энэ болохоор хэрэгтэй MATLAB-ийн функцүүд байна тийм ээ. За эднээс бид нэр help look for queued exit. За queued exit бол Octave-га хаахад гарахтаа хэрэгэлдэг. За энд нөгөө нэг clear гээд цэвэрлж байгаа workspace-ийг цэвэрлэх command маань байна. За logical true, за sinus, cosinus гэх мэтчлэн. За энд болохоос fix, floor, sale, round гэсэн функцүүд байна. За эдгээр маань яадаг вэ гэхээр тоймлдог. За жишээ нь одоо fix гэж л да. Fix 10-ыг хувадаг нь 3 гингүүд 3 гээд тогтмолтой олгочих штеп. А харин зүгээр 10-ыг хувадаг нь 3 гэх юм бол тодорхой тоогоор 4 орны наривчлалтаа гаргаж байна тий. А харин fix гिचэнгүүд зөвхөн уртлын бүхэл хэсгийг нь өгж байгаа, хариулж байгаа гэсэн үг штеп. За тэгвэл энэн дээрээ хэдүүлээ sale гэд биччихвэл яах вэ? Sale гэж бичвэл 4. Энэ маань дээшээгээ томилж гин гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг үндэ бол 13 хуваагаад 333 шүү дээ. Тэрийгээ дээш нь томилоод буюу дараачийн бүхэл тоороо шилжүүлчих чинь 4. За харин sale буюу таац гэсэн үг шүү дээ. За харин floor гэх юм бол доошоогоо шал тийм ээ. Та бүгд гадралж байгаа floor гэх юм бол 3 гарна. 333-ыг доош нь томилоод 3 гэх мэтчлэн иймэрхүү функцүүд байна.
За бас нэг хэрэгтэй функц нь rand болон randy гэсэн. За энэ маань юу вэ гэхээр яадаг вэ гэдгийг шууд хэдүүлээ туршаад үзье. Randy гэхээр зүгээр шууд randy гэж. За randy-г дангаар нь өгч болохгүй тийм ээ. Энд дээр randy-гээ шууд бичингүүт randy хэрхэн яаж ашигладаг вэ гэдгийг энэ дээр гаргаж штэ. За randy гэдэг маань уншингууд random integer буюу рандомор санамсаргүйгээр бүхэл тоо өгнө гэсэн үг. За тэгээд хаалтанд өгж байгаа тоо нь 10. За 100 гэчий. За тэгвэл биднэрт ямар хариулт өгөх вэ гэхээр 1-ээс 100 хүртэлх бүхэл тоо дундраас рандомор тоог өгнө гэсэн үг. Рандомор 38 гэсэн тоог биднэрт өгч чинь. За дараачийн удаа randy 100 гэж чи. Тэнгүүд өөрчлөгдөнө. Random учраас 28 гэх мэтчлэн тийм ээ 41 их мэтчлэн өөрчлөгдөж байна. За тэгээд бид нэр random matrix хүсэж ийн гээл та. За тэгвэл матрицын маань элемент болгон 1-ээс 100-ийн хооронд байна. За тэгээд нөгөө матрицынхаа хэмжээг нь зааж өгнө. 2-ыг харьцдаг нь 3 хэмжээтэй матриц хүсэж байна. За тэгвэл 2-ыг харьцдаг нь 3 хэмжээтэй матриц элемент болгоно нь 1-ээс 100-ийн хооронд random элемент байна гэх мэтчлээ. За rand n гэдэг нь болохоор зүгээр random тоо өгöd байгаа. Хидж болно. Гээл. Гэтэ энэ маань болохоор нөгөө нэг бутархай тоогоо гэдгийг анзаарч байгаа те. Randy болохоор integer буюу бүхэл тоо, энэ дээр болохоор бутархай тоо байгаа гэдгийг анзаарч байгаа хаа. За бас нэг функцүүдийн талаар ярьчих. Нэгэнд яриад явж байгаагийнх. Once гэдэг маань болохоор биднэрт матриц өгнө. Бүх элемент нь 1 байхаар матриц өгнө. За once 3 гэчий. За тэгвэл квадрат матриц те. 3-ыг харьцсан 3 бүх элемент нь 1 байхаар. За тэрэн шиг zeros гэж бас байгаа. За zeros маань болохоор бүх элемент нь тэг байна. За энэ дээр бас матрицаа хэмжээг нь заагаад өгчий. 4-ийг 4 мөр 7 багантай. За 4 мөр 7 багантай бүх элемент нь тэг. За бас I гэдэг нэг команд байгаа. Энэ маань яадаг вэ гэхээр I 4 гэчээ. За яг I болохоор диагонал матриц үсгдэг. Диагоналын элементүүд нь 1, бусд нь тэг байдаг. I 4. За энэ дээр бас хэмжээг нь зааж өгнө. I 4-ыг харьцдаг нь 8. За тэгвэл эхний мэдээж энэ чинь нөгөө нэг квадрат матриц биш учраас эхний квадрат байх хэсгүүд нь ингэж яагаад бусд элементүүд нь тэг байдаг гэх мэтчлээ. За эдгээр функцүүдтэй танилцлаа. За тэгээд одоо эхнийхээ Octave-тай танилцах лекцээ ингээд өндөрлөе. За энэ дээр энэ номноос та бүхэн өөртөө цааш нь сонирхож байгаа зүйлсээ судлаад үзээрэй. За бид нар бас түрүүн вектор матрицын талаар хамгийн ихэн дээр авцсан тийм ээ. За цааш нь энэ ном маань маш хэрэгтэй ном байгаа. Та бүхэн өөртөө цааш нь судлаад хэрхэн яаж MATLAB дээр програм бичгүү, скрипт бичгүү, функц бичгүү гэдгүүдийг судлаад явж болно. За бид нар бол түрүүн яг ингээд матрицтай ажиллаад явцсан байгаа. За энэ нөгөө нэг яг матрикс үржүүрийг маань ярьж штэ. Энэ бол үржүүр байх боломжтой тийм ээ. Гэх мэтчлээ. Одоо жишээ нь энд адилхан 3 байгаа учраас мэдээж хариулт нь болохоор 3 баг нь 1 мөртэй гэдэг маань энэ дээр гараад ирж штэ. Матрикс үржүүр элементийн үржүүр гэдгийг маань энд гаргаад ирж байна. За тэгээд бас скрипт болон command window гэдгийг ярьсан тий. Тэгэхээр editor дээр скриптийг уншуулчих юм бол бид нэр одоо түүнийгээ дараа нь дахиад хадгалчаад хадгалчаад дараа нь дахиад хадгалаад хэрэглээд идэг байж болно гэсэнтэй дахин бичгүүгээр тэрийг зүгээр жишээ болгоод энд харуулчих. За жишээ нь x тэнцүү once буюу бүх элемент 1 байх. За 5. За харин y маань болохоор ямар байх вэ гэхээр за энэ once 5 гэдэг ч арай их юм а. Зүгээр 2-ыг гэсэн квадрат матриц өгчий. За энэ дээр болохоор зүгээр randy 10 2. За randy 12 гэхлээр
Randy 12 6 гэж. За ийм матриц. За тэгээд C тэнцүү x-ийг бүрддэг нь y байж болно тийм ээ. За энийг хэдүүлээ хадгалчих. Энд бол зүгээр л скриптийг яаж хэрхэн хадгалдгийг л харуулах гэж байгаа учраас нэг их юм бичээд яах вэ? За энийг болохоор бид нэр command control S-ээр дараад хадгалчин тийм ээ. Scroll эндээсээ бас файл за эндээс би яасан олсонгүй шууд control S-ээр дараа хадгалчих. За шууд яг хөө десктопын дээр хадгалаад за энд болохоор яг өргөдгөлийг харж байгаа хэ тэ цэг M гэдэг маань mat нэгээ дараа нь бид нэр Octave дээрээ ч уншуулсан болно, MATLAB дээрээ ч уншуулсан болно. За зүгээр энэ дээрээ жишээ учраас example гэд нэр өгөөд хадгалчлаа. Тэгэхээр example.m тэ. За тэгэнгүүт бид нар энийгээ шууд одоо нөгөө нэг command line дээрээ command window буюу нөгөө command-ийнхаа хэсгэн дээрээ унших боломжтой шууд нөгөө скриптийнхаа нэрийг бичиж example гэж бичиж тэгэнгүүт уншиж чинь тэ x-ийг y-гээр үржүүлээд шууд ингээ гаргаад ирчих шүү дээ. За энд нөгөө нэг матриц үржүүр маань болно. Яагаад вэ гэвэл x маань 2-ыг харьцан 2, y маань 2-ыг харьцан 6. Тэгэхээр c маань 2-ыг харьцан 6 хэмжээтэй байх нь ойлгомжтой тийм ээ. Ингээ гараад ирчих. Тэгэхээр шууд нөгөө нэг хадгалсан скриптийнхаа нэрийг нь бичээл уншуулж болно. Мөн бас яах боломжтой вэ гэхээр энэ editor дээрээ шууд энэ дээрээ run хийчих болно. Энэ байна тийм ээ. Энэ товчлуур дээр дарангууд save file and run гэд уншуулчих. За тэгэнгүүт энд нөгөө нэг юм гараад ирж байна. За одоо хэдүүлээ энэ дээр өөрчлөлт оруулах боломжтой шүү дээ. Хадгалсан юмаа өөрчлөөл янзлаа л гэж болно. C тэнцүү x-ээс хасдаг нь y гэд хадгалаад одоо энэ дээр run хий тийм ээ. За тэгэнгүүт command history дээр маань example гээ гараад байгаа. Тэгэхээр example-ыг ингээ 3 удаа уншуулчлаа шүү дээ. Хамгийн сүүлийн удаа уншуулсан нь энэ байна. За тэгээ алдаа зааж ин тийм ээ. Яагаад вэ гэвэл хоёр өөр хэмжээтэй матрицыг хооронд нь хасч болохгүй шүү дээ. Тийм учраас алдаа заачлаа гэх мэтчлээ. За ерөнхийдөө ингээ Octave-ийнхаа лекцийг дуусгая. За тэгээд дуусгахдаа Octave хаахтаа Qt гэж бичээд гарчнаа. За ингээ Octave-тай танилцлаа. За харгалзах, шалгах, асуулт. За семинарын даалгавар маань энд байна. За тэгэхээр та бүгд Octave-тай сая ерөнхийдөө танилцсан. Тэгэхээр өөрсдөө цааш нь сайн судалж үзээд шалгах асуулт болон семинарын даалгаварт хариулаарай. За эхний шалгах асуулт. Linspace гэдэг Octave дээр өөр дээр нь байдаг built-in function байна. За энэ Linspace-ийг ашиглаад энэ нь одоо командыг бичсэнтэй Octave дээр бичсэнтэй ижилхэн векторыг хэрхэн яаж үүсгэх вэ? Linspace-ийг хэрэглэж сураарай. За дараач нь болохоор нөгөө rand гэснийг ашиглаад 3-ыг харьцан 5 хэмжээтэй санаандгүй бодит тооноос бүрдсэн матрикс үүсгэх. За тэгээд дараа нь 3 дахь мөрийг устгана уу? За тэгэхээр бид нар яг rand-ыг ашиглаад матрикс үүсгэсэн тийм ээ. Гэхдээ 3 дахь мөрийг нь яаж устгах вэ? Энийг та бүхэд өөрсдөө судлаарай. За дараа нь плот ашиглан синус ба косинус функцүүдийг хасах пигээс пи завсарт тус бүрийг нь өөр өнгөөр зурж ялгана уу? Гарчиг өгнө үү? За энэ бол жишээн дээр хийсэн тийм ээ. Сая лекцэн дээр хийсэн шүү дээ. Энийг ахиад өөртөө давтаад өөр хийгээд одоо жишээ нь өөр өөрчлөөд өнгийг яаж өөрчилж болж гин, шулууныг нь яаж өөрчилж болж гин, маркерыг нь яаж өөрчилж болж гин эднэрийг та бүгд сураад хийгээрэй. За тэгээд энэ бүгд хийснийхаа командыг нь харгалзах командыг нь за тэгээд нөгөө нэг скриншоттой нь явуулаарай. Одоо жишээ нь энэ плотныхоо скриншотыг нь явуулаарай. Харин энэ хоёрын хувьд ямар команд ашигласан бэ гэдгийг явуулаарай. За семинарын даалгаврын хувьд болохоор за эдгээр хоёр жоохон хүндэвтэр даалгавар байгаа. За эхнийх нь юу вэ гэхээр 2000-аас 13 оны хооронд за аймгийн төвүүдэд нартай өдрийн тоо хэд байсныг харуулах
SAN гэсэн нэртэй матриксыг Randy ашиглаж та нар үүсгээрэй. За тэгэхээр энэ SAN гэсэн матриксыг та бүхэд өөрсдөө үүсгэх нь тий Randy ашиглаад. За тэгээд энэ матриксаа яаж үүсгэхтэй гэхлээр матриксийн мөр болгон тухайн аймагт харгалзах нартай өдрийн тоо байхаар. Тэгэхээр ерөнхийдөө 4 багантай л матрикс байна гэсэн үг шүү дээ. За хэмжээ нь бол мөрний хэмжээ бол манай Монголоос 21 аймагтай. Гэхдээ заавал 21 байх албагүй тий. Та бүгд өөрсдөө жишээ нь 4 5 ч юм уу 4 аймгийн хооронд харьцуулаа гэхлээр багны тоо бол ямар ч байсан 4 байна. Харин мөрийн тоог бол та бүгд өөрсдөө дор хаяж 4-өөс дээш байхаар ийм матрикс үүсгэе. Тэгэхээр одоо жишээ нь эхний миний үүсгэсэн матрикс юм байлаа гэж бодъё л тоо. Тэгэнгүүт эндээс харах юм бол баг нь болгоно нь оныг илтгэж байгаа. 2010, 11, 12, 13. За тэгэхээр эхний мөр болохоор ийм байна тий. Тэгэхээр эхний мөр маань эхний аймгийг илтгэж байгаа. Эхний аймаг 2010 онд 25 өдөр нартай байжээ. 2013 онд 42 өдөр нартай байжээ гэх мэтчлэн. За ийм матрикс үүсгээд за тэгээд энэ 2010-аас 13 он гэсэн эдгээр 4 жилийн хугацаанд хамгийн олон өдөр нартай байсан аймгийн дугаарыг олно. За ийм даалгавар байна. Тэгэхээр биднэрт одоо жишээ нь аймгийн дугаар л хэрэгтэй байх нь шүү дээ. Нийт та одоо жишээ нь 4 мөртөө матрикс үүсгэсэн буюу 4 аймгийг хооронд нь харьцуулсан бол 1-ээс 4 гэсэн тооны аль нэгийг эргүүлж өгөх нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас бичсэн скриптээ, SQL command window дээр бичсэн командуудаа над руу явуулах хэрэгтэй байна шүү. За 2 дугаар даалгавар нь салхины хэрэг үүдэн мэдрэгдэж байгааг windchill factor-аар тодорхойлдог гэж байна. За windchill factor-ыг тодорхойлох илэрхийлэл нь энд байна. За үүнд болохоор T нь юу вэ гэхлээр агаарын температур градус Цельсиэр, V нь болохоор салхины урдаар км цагаар. За тэгэхээр агаарын температурыг хасах 20-оос 20 градус Цельс, салхины хурдыг 50-ээс 50 байх хооронд энэ завсардах windchill factor-ыг тооцоолно. За тэгэхээр мөн адилхан скриптээ над руу явуулаарай. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.